Сайн Сайн байна уу? уу? Номын эрдэнэ клубын гишүүн Бадмараг. Номын эрдэнэ клубын ахлагч Тэмэргэн байна. За өнөөдрийнхөө 50 номын дугаараар ямар номыг сонгож авч ярилцахаар болсон байна. Владимир Мизинцев зохиолчийн Байгалийн ер бусын үзэгдэл гэсэн номыг ярихаар ирсэн. Зохиолчийн тухай товч танилцуул. За манай зохиолч маань ерөөдөө бол яг зөвлөлт талбайд бас байх үеийн зохиолч байгаа. Манай зохиолч ерөөдөө бол бас зохиолч нар уран зохиолын хэм маяг агуулдагаараа онцлогтой. Манай зохиолчлохоор дандаа тийм шинжлэх ухаан дээр суурилсан янз бүрийн тийм болсон юм дээр суурилсан одоо тийм мэдээлэл өгөх маягийн номнууд гардагаараа алдартай. За. Тэгвэл энэ номны маань товч агуулга яг байгалийн ер бусын үзэгдэл гэхээр одоо ер бусын үзэгдлүүдийн тухай өгүүлсэн юм болов уу? Яг яасан юм бол? Ерөнхийдөө бол яг нэр шигэ ер бусын үзэгдэл. Гэтэ яг ер бусын үзэгдэл гэдгийг бас өөрөөр харах тийм үнцэг олгоснороо бас онцгтой. Нэмж хэлэхэд нэрээ энэ ном маань 1 2 3 гээд 3 боттой тийм олон цувралтай ном байгаа. За би болохоор яг эхний цувралыг уншсан. Ямар ч сан манай ном дээр мэдээж нэр шиг байгальд байдаг ер бусын зүйлсийг харуулсан. Одоо жишээ нь ганц тийм болж исэн гэхээсээ илүү яг түүхэнд баримт бичигтэй зүг одоо 939 оны тэр бичээс дээр тийм юм болсон гэдэг ч юм уу те. Дандаа тийм түүхийн яг ямар үед болсон гэсэн мэдээлэлтэйгээ цуг. Ер нь бол одоо жишээ нь хамгийн ихний бүлэгт яна уучлаарай хотыг мартчихлаа. Ямар ч нэг хотод ингээд улаан өвөл гарч ирээд бүр ингээд ямар ч гэрэл орж ирэхээргүй ингээд харанхуулсан заяа. Тэрийг анх би бодохдоо яагаад нөгөө сахарын цөлмөл те цөлд болдог нөгөө шуурга болж малал тэнгэр бүд исэн юм байх гэж бодсон чинь яг үнэндээ бүр ингээд сансраас ирсэн хог хаягдлууд одоо за хог хаягдал биш янз бүрийн тийм элементүүд хоорондоо нэгдээд бүр ингээд улаан өнгөсгээд яг нэг тэр хэсэг газрыг бараан болгоод байж байгаа тийм хэсэг байгаа. За тэгэнгүүт яг ганц энэ кейс юм уу гэхээр бас өөр маш олон газар ийм юм тохиолддог. Яг үндэ ингээд биднэрт ингээд маш ер бусын байгаа ч гэсэн байгаль дээр ийм зүйлсүүд маш олон тохиолддгийг бас манай зохиолч байн ингээд биднес сануулж явуулдаг. Ер бусын үзэгдлүүдийн тухай. Өгвөл барин нөгөө нэг жирийн гэхээсээ илүү нөгөө одоо яг жирийн нэг үйл мүл тэнгэр бүдийнх нь байдаг штеп. Гэтэ жирийн гэхээсээ илүү ер бусын үзэгдлүүд. Гэтэ энийг одоо тийм юмнаас болсон ингэсэн гэж тайлбарлаад авсан гэсэн үг үү? Эсвэл зүгээр тийм үзэгдэл байдаг ингэдэг тэгдэг гэдэг үг. Шинжлэх ухааны одоо баримттайгаар яг бүр наривчлснаар одоо яг тэр одоо саяны жишээнд ирэх юм бол энэ яг улаан үйл сансраас орж ирсэн тэр элементүүд болоод нэгдээд тэр яг тухайн газрыг одоо бүрхсэн талаар гэх мэтчлээ. За тэгвэл энэ номноос нь хамгийн таалагдсан хэсэг нь саяны хэсэг байсан уу эсвэл танд өөр хэсэг байсан уу? Саяных бол өөр яг номны хамгийн ихний бүлэг зэ. За. Шууд уншаад л ингээд айгүй сонирн байгааз. Би яг анх уншихтаа нэг тийм хүлээлт тавиагүй уншсан болохоор ягаад ч юм амар догтлаад за өөр ямар хуу тийм зүйлс байд юм бол гээд улмал ингээд төтгшөөгөө ороод явдсан. За тэгэнгүүт бас нэг сонирхолтой юм гэх юм бол чи өмнө борог яг юугаар орж болдог гэж боддог байсан бэ? Юу? Харин их сонио асуулт байгаа. За бороо чи одоо нэг газартайгаа ус тийш ууршлаа. Тэгээд хуралдлаа. Тэгээд бороо ордог гэд зүгээр нэг тиймэрхүү л ерөнхий ойлголттой байдаг шүү дээ. Тийм. Тиймэрхүү ерөнхий ойлголт биш. Бүр ингээд мөнгөөр бороо орж ирнэ гэдсэл та. За. Ингээд мөнгөн зоосоор. За. Ер нь бол анх сонсоход бол маш хачирхалтай. Мөнгөөр ингээл бороо орчдөг юм бол амархан баяжчих юм шиг байна, тий. За тэгэнгүүт иймэрхүү явдлууд бас нэлээд их тохиолддог байна. Дангат мөнгөөрч биш те. Одоо өөр босоод үнэтэй үнд идэл эсвэл те янз янзын бас юу ч хийж болно заяа. Энэ бүхний гол учир шалтгаан нь хурдтай ирж байгаа салхи. За. Одоо жишээ нь та хүн Америкт ингээд торнадо босч байгааг бас нэлээд юм бичлэгэн дээрээс харсан баг. Тэрэн дээр за хүүхэлдэйн кинон дээр яг та бүхэн хэтрүүлсэн гэж боддог ч гэсэн яг үндэ бүр ингээд үхрэх хүртэл ингээд эргүүлэлтэд авч явж байгааг харж байсан. Яг үндэ энэ бүр ингээд жинхнээсээ заяа. Тэр түүх нь болохоор яг нэг хүн газарт болцсон байсан. Одоо дээр үед болцсон байсан мөнгөн зоос нь
ингээд ил гарч ирснээр яг ингээд сая хийсэнчлэн шуурганд автагдаад тэгээд нэг газар бүх заас нь бүгдээрээ ингээд бороо болоод орсон баг. Хөвгөлтэй юм байсан тийм. Гэтэ ер нь юу за тийм мөнгөн засвар бороо орох юм сайн шин. Тэгээд газар байгаа юм ингээд тамад байгаа. Ер нь бол бас ер бусын цус зүйлс бүгдээрээ тийм амар тийм гүнзгий яг яагаад ч босноо тийм тайлгт гаргагүй бас биш байгаа нэг харагдаж байгаа байхгүй. Одоо тэгэл үнэхээр ойлгомжтойгоор дээр үйд хүний булсан мөнгөн зооснууд салхины тусламжтайгаар ингээд нэг газар бөөнөрөө унсан. Энийг хүн бодохдоо мөнгөн зоосоор орсон бороо гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь бол яг хүний ойлголт гэдэг зүйл яг тийм өнцгөөсөө харах өнцгөөсөө шалтгаалж байгаа нь харагдаж байгаа юм. Тэр бас чи юмны нөгөө талаар хараг гэдэг нэг үг байдаг шүү дээ. Тэрнтэй бас айгуу сайн холбогдчихээн тий. Тэгээ хамгийн сонирхолтой хэсэг одоо өөр чинь таалагдсан санийхээс юм. Тийм. Гэтэ бас өөр нэг таалагдсан хэсэг байсан. Та бүхэн хэрвээ Карибын нэгсийн дээрэмчд гэх мэт одоо далайн дээрэмчдтэй бүгдэлтэн кино ном зохиол кинонууд үзчихсэн бол Нисдэг голланд гэдэг хөлөг бас нэлээд их гардаг. За ер нь бол 1800-аад онд далайн дээрэмчд гэлтгүү ер нь бол бараа тээвэр дандаа усан замаар явдаг байсан. Очин тэр үед мэдээж ойлгомжтой онгоц хөгжөөгүй байсан. За энэ үед болохоор хол явж байгаа нэг усан онгоц монгоцтэй ингээд далаагаас ингээд хөндөрцөн харагддаг зэ. За тэд нар нь болохоор яг яагаад тэгж харагдаж байгаа талаар маш ойлгомжтойгоор тайлбарладаг. Энэ нь бол маш ойлгомжтой. Тийм зэрэглээ маягийн нүдэнд тусч байгаа гэрлийн хугарал гэх мэт зүйлсээр маш ойлгомжтойгоор тайлбарсан. Ер нь л миний мэддэг зохиоллууд дээр гардаг ийм Нисдэг голланд гихчээний ийм зүйлийг бас тайлбарсан нь бас маш сонирхолтой байсан. Тийм. Нөгөө нэг харах өнцгөн л өөр яагаад юм шүү. За тэгвэл энэ ном маань байгаль экологитой яаж холбогдож байгаа юм бол ер нь байгаль экологийн ямар асуудлыг хөндөж байна? Байгаль экологийн асуудал гэхээсээ илүү одоо чинь хамгийн түрүүнд ярьсан те цаг агарын тухай ярьсан. Тэр үйл яагаад хуралдсан яг тэр үйл яагаад улаан харагдаж байгаа те маш сонирхолтой. Яг байгаль дээр яг бид нар байн гардаггүй ч гэсэн ер нь бол дэлхийн энд тэнд болдог үзэгдлүүдийг харуулад одоо ер нь бол хүмүүс дараа нь бодохдоо яг тийм зүйлтэй тулгарх юм бол наа чи ер нь нэг тиймэрхүү юм болсон байх гэсэн тийм баримжаатай болохоор бас байгаа. Тэгээ ер нь бол байгальд нууцлаг зүйл байдаг бас ер нь бол буруу ойлгогдсон зүйл гэж байгаа. Яг энэ хоёроо ингээд яг аль нь вэ гэдгийг бас тайлбарлаж өгснөөрөө ер нь бол байгаль орчинтой маш холбоотой гэж бодож байна. За энэ айгүй бүр үнэхээр сонирхолтой ном байна. Энэ номыг яг ямар насны хэдэн насны хүмүүс яагаад унших хэрэгтэй юм бэ? Бас нэг давуу тал байгаа. Тэр давуу тал нь болохоор амар хуучны ном ч гэсэн ингээд нэг тийм гар аргаар зурсан өөрхөн зургнуудтай. За. Тэд нар нь бол бүр нэлээд ойлгомжтой. Бүр ингээл хараал одоо чинь саяны Нисдэг голланд гэдэг жишээг авах юм бол ингээд дэлхий бөөрнхий энэ номорсон хэсгээс нь хүмүүс харахад энд байгаа нь ингээд дээшээ ингээд өргөдөж харагдаж байгаа гэх мэт зурнууд байдгаараа бас давуу талтай. Тэнгүүт ер нь бол яг өсвөр насны яг мэдлэгийг хамгийн ихээр шингээж чадах хүүхдүүд уншвал ер нь бол нэлээд тохиромжтой. Бас байгаль орчинд дуртай, аялалд дуртай, ийш тийшээ ер нь аялаад явж байгаа сонирхолтой хүмүүс бас уншицсан байвал тухайн газар очсон зүйлсээ бас мэдж авах боломжтой. Нөгөө нэг буруу ойлгосон зүйлээ зүгээр тайлж авах нь шүү дээ тий. Айгуу сонирхолтой ном байна. Өөр одоо гоё хөгжлтэй хэсэг ч юм уу нөгөө нэг за ингэ номоо уншиж явцад чинь нэг гоё хэсэг гарч ирлээ. Энэ хэсгийг нэг хүмүүс дэлчихсэн. Энэ хэсгийг нэг ингэ нэг түгээгээд ийм юм байдэн шүү гэдэг хүмүүс мэдээсэй гэсэн тийм нэг хүмүүс сэтгэл төрдөн шүү дээ. Нэг тийм хэсэг байсан. Та бүхэн одон бороо гэж бас сонсч ирсэн байж бас магадгүй. Юу? Одон бороо гингүүт яг юу төсөөл гэж байна? Од харуулдаг. Нөгөө нэг яг нөгөө од харж байгаа бодож байгаа тийм. Од харж байгаа бодож. За тэнгүүд нэг айгу олуулаа. Тийм. Тэнгүүд тэр нь яг үндэ нэг од тэгж нэг харуулж маргаад олуулаа харваадсан юм бол бас байхгүй заяа. За. Тэр нь яг юу байсан бэ гэхээр дэлхий байгаа. Дэлхий байгаа тэр гаднаас ингээд ямар нэгэн тийм жижиг хэмжээний тийм солир дэлхийн агаар мандал руу орж ирээд за тэгээд ингэх явцдаа маш хурдан унж байгаа болохоор бүгдээрээ бутарна. За ийм том байсан юм чинь бүгдээрээ бутарлаа. За тэгвэл маш хурдтай явж байгаа болохоор бүгд шатаж харагдана. Тэр нь яг гэрэлтэж байгаа нь
Яг маш олон од тэгэж бороо олж орж байгаа юм шиг харагддаг. Энэ хэсэг бас ер нь хүмүүс мэдүүл айгүй зүгээр санагдсан. Бидний ярьдаг нэг од харах гэдэг маань хүртэл яг зүгээр ганц нэгээрээ дэлхийн агаар мандал руу орж ирж байгаа. Солируд нөгөө шатж байгаа нь тэгж харагдаж байгаа. Бусдаар бол тэгэл нэг олуулаа нэг зэрэг харуулсан юм бол байхгүй тийм байх. За энэ хүү гайхалтай маш сонирхолтой номыг цаг заваа зөриөлөн хүрэлцэн ярьсан номын ертөнц клубын ахлагч Тэмэргэндээ баярлалаа. Түү дугаартай хамт байсан номон дуртай, номон тайртай үзэгч та бүхэндээ бас баярлалаа. Та бүгд манай дараагийн 50 номны саналын өгөхийг хүсвэл доор харж байгаа линкээр болон номын ертөнц клубын нээлттэй пэйж хуудасаар өгөхөд бидний үе талга нээлттэй байгаа шүү. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа.